Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ Говьсанбар аймагт 2023 оны 9-р сарын 7-ны өдөр ажиллахдаа Шивээ овоогийн нүүрсний урхай болон Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, шин сэргэлтийн реформ илтгэл танилцуулан ерөнхий сайд засгийн газрын гишүүд иргэдийн асуултанд хариуллаа. 450 иргэн цаасан хэлбэрээр санал өгснөөс 2024 оны улсын төсөвт усан бассейн бүхий спорт хөтөлбөр, 5 дугаар сургуулийн 320 хүүхдийн судалтай өргөтгөл, 1-р сургуулийн 320 хүүхдийн судалтай өргөтгөл, ахмадын өргөөний барилга, Говьсанбар мандалговыг холбосон босоо тэглэлийн авто замыг эхлүүлэх, 6-р цэцэрлэгийн өргөтгөл, Политехник коллежийн засварын ажлуудыг тусгахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг, үйлчлийн алба үүсгэгдсэний 100 жилийн ойн баяр 9-р сарын 8-ны өдөр боллоо. 100 жилийн ойн баярын хурлын арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон салбарын төлөөлөл, мал зүйч, малын эмч, улс аймгийн авраг малчид оролцлоо. Энэ үеэр 30 гаруй малын эмч мэрэгчлэнүүдэд төрийн дээд шагнал болон салбарын шагнал гартууллаа. Улаанбаатар төмөр зам хувь нээлүүлсэн нийгэмлэгийн харьяа замын 3 дугаар ангийн түүхт 70 жилийн ойн баярын хурал 9-р сарын 8-ны өдөр болж, баярын хуралд аймгийн болон салбарын удирдлагууд, замын 3 дугаар ангийн үе үеийн ажилтан албан хаагчид оролцлоо. Энэ үеэр ажилтан албан хаагчдыг төрийн дээд шагнал, салбарын болон орон нутгийн шагналаар шагналлаа. Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас тэрэгтийн ундны усны их усүрийн орчимд байгаа айл өрхүүдэд хөрс бохирдуулах нөхөн жорлонгүй байх, хог хаягдлаа англин ялгах агуулга бүхий гарын авлагыг тараан стандартын нөхөн жорлонтой болох шаардлага тавьж мэдээлэл зөвлөгөө өглөө. Та бүхэнд Говьсанбарын 7 хоног той мэдээг хүргэлээ.